маад жагалтай байдаг. Зөвөр л хийх ёстой юм аа. Бэлтгэлээ сайн хийж байгаа, хийх ёстой юм хийж гэж ойлгодог. Та саксофон тоглоход маш их хэмээг саксофоноос олж авсан. Олон улсын жил мастер шалгалт маш их баярлсан. Өөрийгөө эзэж тийм том тамирчтай хэмжээд хүрнэ гэж бодож байгаагүй. Чигшоогт 2004 оноос хойш хийж байна. Тэрсэн доод бол өдөртөө нэлээ хүн бэрхтэлтэй байсан. Тэгээд пак хөшийнхаа чаяга ахлаанд ороод солонгос 7 6 7 8 оны дэлхийн шилдэг тоглогч. Тэгээд 6 оны авраг тэгээд 7 оны мөнгө тэгээд нэгээс 8 оны бас мөнгөтэй. Одгийнхаа нэг өдрийн амьдрал эхэлж байна. Тэгэд юуны өмнөд үзэгчтэй гэр бүлийнхаа талаар танилцуулж ам бол хэдүүлээ үлээ. Ам бол гурлаа. Эхнэр хүүхдээ амьддаг. Тэгээд манай хүний ээж бас битүүртэй амьддаг. Одоо ирахын хувьд Төв аймгийн одоо Хүмүүн төсөлбөрийн 1-р сургуулийг төгссөн юм байлаа. Сагсан бөмбөгийн гараагаа ч гэсэн тэндээс эхэлсэн баха. Тэгээд 5 хүү баг гэж би сонссон. Тэгээд яагаад тийм нэр өгсөн бэ? Гэхдээ нэг 5 найзтайгаа л нийлж тоглодог гэсэн. Ер нь бол тэр багт яг 5 бол байгаагүй. Тэгээд 6 хүн байсан. Тэгээд яагаад ч байж байгаа л бүр багын явдлахаар өөрсдөө тийм том залуучууд ч юм уу те ийм ер нь бол цааш та том залуучууд орно гэж төсөөлөөгүй нөгөө жоохон хүүхдэрээ байсан болохоор үргэлж тэрүүгээр явна гэж бодсон юм шиг. Тэгэл 5 хүү гэдэг нэрийг манай нэг төгөлдөр гээд найрц өгөө. Тэгээд бид дэмжээ за тгийгээд явжсэн. Одоо ч ер нь нэг манай Төв аймаг тэмцээн бас зохиогддог. Тэргээр ахтаас тэр нэрээр ордог юм бас аюу дурсамжтай гоё байдаг. Эрдэнэ утраа өгч тэр бид нэр цуг очиод одоо өвтөр очиод 5 хүүгээ баг бүрдүүлээд манай дээдлийн үеийн 2 банд манай үеийн нэг залуутай нийлээд тоглосон. Анхны багш чинь хэн байсан бол яг 10 жилийн нөгөө сургуулийн бие тамирын багш чинь Лхам гэж хүн байсан юм уу? Тий, Лхам багш байсан. Тий, яг л бие тамирын багш л та яг саксофоны багш гэх юм бол Эрдэнэ утар багш маань. Эрдэнэ утар багшийн секс дуулалт хамрагдсан. Явдаг байсан. Ер нь яг 10 жилийнхээ заалан дуулдаг секс дуулалт нь биш. Манай спорт төсөл байдаг. Тэрнийхээ яг секс дуулалт хамрагдаж хичээлж явдаг байсан. Танаа ээж чинь бас багш байдаг гэсэн үү? Одоо багш ээж байгаа лөө? Тий, манай ээж Монгол уран зохиолын багш. Одоо 30 гаруй жил хийж байна. Төв аймагт 1-р сургуульд багшлагдаг багш. Айлын хэдэн хүүхдээ лээ? Би айлын 3 дахь хүүхэд дээр 2 эгчтэй. Айлын ганц банд. Танаа гэр бүлийнхний хувьд ер нь уруулаг хүмүүс байдаг юм уу? Танаа ээжийг бас волейбол тоглодог байсан гэж сонссон юм. Тийм. Манай ээж волейбол спортын мастер юм байдаг. Ер нь эмэгтэй хүмүүсэндээ бол өндөртэй оролцоо, залуудаа бол ер нь 1.75 муутай байсан. Манай аав өөрөө ерөнхийдөө нэг 85 6 тоо байсан бас. 5 хүү багт байхдаа ямар амжилтуудыг гаргаж ирсэн юм болоо? За 5 хүү багт байхад нэг аймгийн улсын аваргаар нэг 2 төрүүлж ирсэн баг. Тэгээд нэг насан турш үргэлжлэх улсын аваргаар аймгийн аваргаар бас нэг алтан медальтай. Тэгээд бас нэг өнгө медаль, хөл медалууд байдаг юм өсвөрийн тэгээд насан турштай гэсэн. 10 жилд байхдаа манай дээдлийн үеийн хүүхдээсэн. Тэгээ айгу тийм бэлтгэл хийхдээ айгу чармаалтай юм байна. Хамт нэг багт тоглоход айгу санаа зовдөг шүү дээ. Тэгээ уучраас төвдөр цуг тоглодог байсан. Айгу төвшигтэй. Шинжлэх ухааны технологийн их сургуульд одоо яг яагаад орё гэж бас бодоод энэ сургуулийг төгссөн юм болоо? Уул нь юунд орох гэж хичээжсэн. Гайл ерхий газар орох гэж бэлдэжсэн. Тэгээд тэгсэн чи яг тэр жил манай дээр хуваар ирээгүй. Тэгээд дээрэс нь шалгалтаа өгөөд гадсан чи яг чигсаах хуваар идсэн. Яг хамгийн боломжтой сургуулиуд донд шүтээсийн сургууль байсан. Тэгээд шүтээс сургууль орохоо ер нь тэгээд заавал орохыг нь сонирхох бас ихтэй үн хийж чадах ажил юм аа. Миний бас хийж их боломжтой юм болов гэж өөрөө сонгож ирсэн. Тэгээд тэрэнд бол их алдсан юм байгаагүй. Харин ч бүр буцаад нэг төвшнөөс дараагийн 2 дахь төвшин рүү гарахад маш хөшөөрөг болж ирсэн манай багш нарт. Тэгээд акулууд гэж баг тоглодог гэсэн. Тэгээд шинжлэх ухааны технологийн сургууль одоо ч гэсэн акулууд баг маань сайн байна. Үеийн үед ер нь шинжлэх ухааны технологийн сургуулийн акулууд багууд бол сайн байдаг. Тэгээд танаа багт байдаг гэсэн одоо таны
нэлээд дотны найз болоо халигач ариун болтын талаар бас хамтдаа тоглолдог нэлээд олон жил бас тоглосон байх. Тэгээ манай талигч ер нь тийм адтай хүмүүс байдаг шүү дээ. Ингээл юу л бол юу л ороод зүг гаад ирдэг. Юунаас ч тийм айдгүй. Тэгээ аюу тийм нийтч айжсэн тэгээд найзгаа алдсан доос харамсч явдаг. Тэгээд хүний орчлонд бас тэгээ нэг нь ирдэг, нэг нь буцдаг. Тийм жаагаар одоо ойлгож явдаг. Шинжлэх ухааны технологийн сургуулийн акулууд багт ороод тэгээд тэр үедээ бас оюутан багтаа ямар амжилтуудыг үзүүлж ирсэн юм. За тэр үед ч одоо 6 7 8 оны үед дэлхийн шилдэг тоглогч. Тэгээд 6 оны авраг тэгээд 7 оны мөнгө тэгээд нэг даас 8 оны сөнгөтэй 2007 оны лигийн дөрөв төлж явжсэн шүтээсийн акулууд багт байх та. Тэгээд тэр багийг анх үндэслээд нэг 3 жилийн дараа тэнд ер нь төлж явжсэн. Одоо энэ харцаг багт хэдэн жил болж байгаа юм бэ? За 9 оноос хойш тэр чинь одоо 5 жил болчихлоо. Ер нь бол баг Sharks багийг байгуулад 5 жил тоглол өсөөд тэгээ буцаад шууд харцаг багт орсон. Тэгээд Төвшинбаярх тэгээд зудаг тайлсан. Тэний дараа жил нь харцаг багт гэрээ байгуулад тэгтээ яг 9 онд бол өдөртөндөө мөлий хүн бэртэлтэй байсан. Тэгээд пак хөшийнхаа ачаагаар ахлаанд ороод солонгост тэгээд бүтэн жил гам барих байсан. Тэрийгэ бариад тэгтээ харцаг багтаа гэрээтэйгэр явжсэн. Шигшээ огтол хийзэнслээ. Шигшээ огт 2004 оноос хойш одоо явж байна. Орж исэн тэгээд шүтээсэн Sharks гэдэг баг байгуулагдсан тэр жилдээ шууд шигшээ огт орж исэн. Таны хувьд ер нь сагсан бөмбөгөөс гадна өөр сонирхдаг зүйл өөр спортоор нэг хичээлэг дуртай. Өөр спорт гэх юм бол за хай ажлынхантай хөл бөмбөг тоглоно. Тэгээ анх удаа 4 жил хөл бөмбөг тоглоод медаль авч утсан MSS группийн араас алтан медалаас аюул сонирхол тэгтэл өрж исэн. Тэгээд Норолбоо дээр тэгээд гүвээ тоглоод аавна гэж бас сонирсон. Ер нь нэлийн нуруулаг одоо яг тань шиг одоо метр 95 хөл бөмбөг тоглоход ер нь хүндрэлтэй зүйл байдаг юм л ямар байдаг юм бэ? Манай ажлын чинь хамгийн түрүү намайг хаалгач болох гээд болдгоо. Тэгээ би ч өөрөө хаалгач их ямар сонирхолгүй байгаад яг тэр тоглолтын дунд ормоор байдаг. Тэгсэн чинь хаалгач гээд тэгээ ямар ч үгүй гэж эсэргүүцээр байгаад цэвэрлэгчийн байран дээр тоглож ирсэн. Тэгээд яг бөмбөг хамгийн түрүүнд хүлээж авдаг байр л дээ. Тэгэл тэрийг бас яаж тийш нь дамжуулах вэ? Хэцүү спорт лээ. Тийм ч амархан бас гараал тоглож спорт бол бас биш үлээ. Одоо сагсан бөмбөгийн хөгжил бол одоо мэдээж легоноор тоглогчийг ирснээр улам илүү одоо сайжирч тэгээд өрсөлдөөн ч гэсэн нэлээд ширүүсч байна. Энэ жилийн лигийн аваргын бас тухай. Энэ жилийн лигийн аварга маш сонирхолтой болсон. Яг зөв зооноос гарах, плей-оффт гарах тодорхой бол нэг 2 баг байсан. Тэгтээ плей-оффт өрсөлдөж байсан. 6 баг байсан. Тэгээд тэр багаас надад хасдаг шатны тоглолтууд дандаа 3 дугаар төргөөс явж байсан болохоор маш хүнд тоглолтууд байсан. Дандаа хариуцлагатай тоглолтууд байсан та. Яг аваргын төлөө өрсөлдөгч бол SBL хасын хөлгүүд баг байсан. Тэгээд SBL хасын хөлгүүдийн бол бүрэлдэхүүн бол нэлээд бас хүчтэй. Тэгээд байрлал болгон дээр шилдэг тоглогч нар байсан. Тэгээд та нарын хувьд бол аваргын тоглолтноор харж хагаад сэлгээ нэлээд одоо хомсрон гэх юм уу те. Тэгээд ачаал одоо яг гарааны 5 тоглогчд бол нэлээд төвлөрч харагдсан. Тэгээд хэр ер нь ачаалтай байсан бэ? За нэлээд ачаалтай тоглолтууд байсан л та. Плей-оффт орохын тулд жишээ нь плей-оффын хэмжээний 3-4 тоглолт хийцсэн байсан. Танан гарт багтай маш хүчрэг баг. Тэр багтай бас 5 тоглолт хийцсэн. SPL ерөөдөө маш сайн зохион байгуулалттай баг. Дээрээс нь тоглогч нар бүгд маш сайн бэлтгэгдсэн. Эзэл бол хязгаар гарч нэг нөх боломжтой. Байрлал болгон дээр. Манай дээр ирэх юм бол манайхаа ерөөдөө айгүй намхан болж байсан. Тантай яг тийм намхан байж тоглоогүй ч гэсэн SPL дээр болохоор яг адилхан төвчний яг нэг хэмжээний 6 хүнтэй ч юм уу те эсвэл 8 хүнтэй ер нь нэг манайхаа баг бол 10 хуйлаа. Гэхдээ тэр хүмүүс маань өндөр намаа бүх ялгаа байгаа болохоор тэгж юу айгүй бэрхшээлтэй байсан. Төвийн тоглогч та гэхэд одоо эсрэг багт одоо шинэ яг самбарт ороод чүү байх жишээ нь нэлээд өндөр тэг хүчтэй тоглогч нар байсан. Тэгээд танаа одоо харцаг багийн хувьд бол 2010 оны лөө Nissan Premier League төрүүлжсэн. Тэр жилийн л. Тэр чинь Lex гэдэг нэг легонд тоглож байсан. Тэрний дээр буцаад эргээд болохоор яг манай дээр байсан шиг буцаад
шилгээ байхгүй хамгийн өндөр тоглогч нь ч эсвэл самбар доор тоглох боломжтой арай физически сайтай нэхэрэ сэдэ бол таарадсан. Тэгэхээр манайх ер нь жоохон өндөр тал руу болж эхэлсэн. Энэ жилийн лигийн аварга өндөрлөөд бас одоо та олон улсын хэмжээний мастер гэсэн цолны болцлыг хангаад бас олон улсын хэмжээний мастер болсон байгаа. Тэгээд мэдээж энэ цолыг хүртснээрээ одоо сагсан бөмбөг тоглосныхаа нэг эргүүлээд бас нэг шагналыг хүртэх ч юм уу те бас тууштай байсныхаа хариуг авсан юм бол одоо гэж бас бодож байна л та. Олон улсын хэмжээний мастер шалгалт маш их баярлсан. Би өөрийгөө эзэж тийм том тамирчдын хэмжээд хүрнэ гэж бодож байгаагүй. Тийм боломж хийсэн бүр өөдөж байгаа. Гэхдээ яг тууштай тэмцсэн үзсэн тэгээд хамгийн гол нь тэр шагналыг авах гэж тоглоог л дээ. Зүгээр л нэг юмда тууштай байгаа нэгнийхээ төлөө урагшаа явсан тэгээд яварцсан тэр шагналаас маш их баяртай байсан. Тэгээд бас хамт тоглож байгаад авсан тоглогчдоо баяр хүргэе. Сагсан бөмбөгийн спортоор та бүр багаас эхлээд одоо хүртэл тоглож байна. Тэгэд яагаад ер нь сагсан бөмбөгөөс ингэж салж чаддгүй? Тэг ялангуяа лигийн юм өндөр түвшинд тоглодог юм чинь мэдээж танд мэдрэгдэх зүйл бол зүгээр сагсан бөмбөг сонирхдаг залуучтай гэж бодвол бас нэлээд өөр байдаг баг. Тэгээд талбай дээр сагс тоглож байгаа танд ер нь юу мэдрэгдэх юм бэ? Аюу тийм ад жаргалтай байдаг. Зөвөр л хийх ёстой юм аа. Бэлтгэлээ сайн хийж аваад хийх ёстой юм гэж ингэж ойлгодог. Та сагсан бөмбөг тоглоход маш их хэмээг сагсан бөмбөгөөс олж авсан. Бас өөртөө шингээж авсан, ойлгож авсан. Тэгээд эргээд дараа нь ер нь тоглоод байхаар буцаад сагсан бөмбөгтэй юу ивэл би одоо буцаад яаж ачааг хариулах вэ? Би 100-аад явчихсан. Тэгээд зөв харьцаад залуучууд бас ч өгүүлбэрээр л үзүүлээ те. Тийм байчихсан гэж маш хичээж удаг, тэгж их бодож удаг. Тэгээд тэрүүгээр бас таны шагнал медаль цом байна. Тэгэнтэй нь хэлцээ. За тэг. За энэ медаль юу 2001 оны идэвхжүүдийн улсын авраг медаль одоо бүр хуучраад бүр мэдгтэрэг болчтой мөнгөн медаль авч ирсэн, баян урт болж ирсэн. Одоо улсын чанартай хэмжээс хамгийн анхны медаль мөн байгаа. За тэгээд яг дээдлэгт ороод авсан хамгийн анхны медаль бол одоо энэ медаль нь Шүтээсэн Шаркс багтай хамт, Атайга багтай хамт оролцоод яг энэ медалийг авсан. Дараа нь болохоор юу вэ? Харцаа багтай ороод 3 жилийн дараа авч ирсэн Сан Премьер лигийн аврагын медаль байна. Дараа нь болохоор энэ бас Харцаа багтай хамт чинь нэлээ 12 хөрөл медаль байна. За энэ жил болохоор энэ медаль нь болохоор энэ Суперлигийн дэд аврагын медаль байна. Тэгээд ерөөдөө ингээ ярихад нэг юм байна. Эдгээр медалууд дундаас ч юм хамгийн одоо том бөгөөд сэтгэлт чинь одоо яг ойр медаль бол мэдээж тэр Сан Премьер лигийн аврагын медаль байна. Тэглээ хаа. Гэтэ энэ бүх медалууд энэ өөр гэсэн түүхтэй, өөр гэсэн дурсамжтай болохоор бүгд л миний сэтгэл бас тогтно байдаг. Тэгэл заримдаа гэртээ ингээл амраал явж байхдаа ингээл хараал өөр хараал өө тэг чин нэрээ тэгжсэн шүү дээ. Тэрнтэй нэг баг болоод тоглож байлаа гэсэн тий. Тэгэхээр бас чисэр баг бас тийм байсан ингээл тэгж маш их боддог тий. За энэ цомнууд нь ямар юм цом бэ? Энэ болохоор юу вэ? 2013 оны үндэсний Суперлигийн үндсэндээ тоглогчоор шалгаж ирсэн тэрнийх бай. За энэ болохоор тэрүүн тоглогч өргөмжлөл 2007 оны. За тэгэд энэ болохоор оюутны лигийн шилдэг тоглогч 2008, энэ 7, 6, 2005 гэдэг энэ дөрөв ингээд байгаа. Энэ болохоор энэ болохоор нөө Кубокрказа гэдэг нөө юунд эрхүүгээ нөө клуб байдгийг нөө ажилтан болон юуны гэсэн өмгчтэй клуб байд. Тэрэнд болсон 2007 оны нөө Солонгосоос нэг баг очсон, Монголоос нэг тэгэд Кубокрказагаас 2 баг ороод манайх мөнгөн медаль аваа. Тэгээ би шилдэг төвөнд тоглогчоор шалгалж ирсэн 2007 оны хойно. Таны хувьд ер нь олон улсын тэмцээнд хичнээн тэмцээнд оролцож байсан байна.
За ер нь 10 гаруй байна. Тийм 15 6 тийм зөвлөл явьжсэн. Их бишээ бас. Анилха манай Төв аймгийн Ургац гэсэн бөмбөгийн холбооны хүндэт гишүүнээр өчөөсөн өргөмжлөл байна. Энэ болохоор одоо үеийн дэдлигийн загсан бөмбөгийн хамгийн үнцэнтэй тоглогчоор гээд чинь тооны хөлөө 12 оны хөлөө тий 11 оных байна. Тэлж 13 бас үгжсэн тийм шиг л үү да. Одоо хоёр ахын хадам ээж болон хүүхдтэй ноолзоод байна. Тэгээд бид үг хин гэдэг үлээ. Нандер нандканан нандушка. Яс олон нэртэй юм бэ те? Хэд настай байлаа? 4 настай. Цэцэрлэг тавьдаг. Аха. Энэ гүнжид дуртай маань айгүй олон хөрхөн гүнжнэр байна. Тэ? Манай нөгөө ээжаа бүр ингэж наач. Чи дургу мө? Үгүй өөрөө өөрний ингэж хэлсэн өөрөө. Тэгээ хэлсэн чинь наацсан уу? Аха. За тэгээд бас танаа охин бас сагсан бөмбөгийн спортын тэргуун тоглогчтой одоо гэр бүл болсон. Тэгээд яг хөргөн хүүгийн хувьд хэрвээ тэгээд арьс цаан нь ямар байд юм бэлээ гэртээ? Тажгүй. Хүүхдтэйгээ төлөөх явна. Охиноос их хэрэглүүлэндээ. Тэгээд та ер нь өмнө охиноос сакс тоглодог вахт нь сакс тоглодог нөхөртэй болчихно гэж боддог байв. Ер нь манай охин бас саксанд дуртай. Тэгээд тэр давуу бас адил мэрэгжлийн давуу сонгосон болдог гэж боддог шүү дээ. Одоо ярихтай 2006 онд танилцчихсан гэсэн. Яг яаж танилцсан юм? 2006 онд ч би их сакс үздэг гэсэн. Манай хүн чинь шүтээсэн Sharks багт тоглодог гэсэн. Тэгээд сакс үзэж явж байгаа л танилцсан байна. Эний хувьд өөрөө бас саксан бөмбөг тоглодог гэсэн юм шиг тийм. Тий яг нөгөө сонирхогчийн хэмжээнд тоглоно л доо. Сургуульд байхдаа сургуулийнхаа шигшээгээд ажилтаа бас ажлынхаа хамт олонтой компанийнхаа тэмцээнд оролцож. Тэгээд анх танилцж байгаад одоо мэдээж сакс үздэг байдлаа гэлээ тэнд зөндөө олон сакс тоглож байгаа хүмүүс байгаа тий. Тэр дундаа одоо хоёрын ер нь юун таалагдаад тэгээд гэр бүл болсон бэ? За одоо юу гэх юм бэ тэгээд ямар удаан харагддаг тий. Тэгээд ерөөсөө тандгүй л байсан л да. Тэгэл үзэж байгаа л нэг л мэдэхэд таалагдаад тэгэл танилцсан байсан. Тэгээс яг ийм ерөөсөө илүү юм хомд тэр үед бол бодогдож байгаагүй. За одоо ингээд гэр бүл болоод явхад одоо хэр сайн одоо хань хэр сайн эцэг бай. Ер нь манай хүн чи их охинтойгоо надаас илүү ойроодаг. Охин нь ч тэгэл аав гэл тэгдэг. Хүүхдүүд ер нь аавтай их сайн мэд юм шиг. Ер нь нөхрийнхээ тоглолтуудыг хэр үздэг вэ? Тэгээд тоглож байгааг нь харахад ер нь ямар санагддаг вэ? Ер нь нөхрийнхээ тоглолтыг бол алгасгүй л үзхийг хичээдэг. Ер нь бол тэгэл байнга үздэг. Хожигдсан айл мөчтөн ч ер нь тэгэхэд хамт идэг. Хамгийн сэтгэлд үлдсэн тоглолт гэх юм бол сая Монголын шигшээ гих Тянжин 2013 он наадмаар 5 дугаар хайранд 4 дугаар хайранд орсон Хонконгтой тоглоод тэр тоглолтын очиж үзэхэд аюу сэтгэл хөдлөжсэн. Манай Монголын шигшээгийн залуучууд үнэхээр сайн тоглож Хонконг гэд бас шилдэг багийг хангалттай хожиж ирсэн. Тэр үед л маш их бахархсан да. За дуудуулж чадах уу? Чадна. За дуудуулаад үзлээ. Ээж та энийг хар. Ээж та энийг хараа. Ээж маа би илгэлгээ. Инглиш зуран услаад ингүй сайн алтан зулаа. Дэлхийд цэцмэн нарыг шүргэрээ. Ла 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 ла. Ямар мундаг юм бэ? Одгийнх өнөөдөр ер нь юу хийх төлөвлөгөөтэй байгаа лээ. Эндээс гараа хайж байгаа. За эндээс гараад төлөвлөө. Манай ажил дээр очив. Тэгээд өнөөдөр ямар ажил төлөвлөж байна, юу байна? Тэгээд имэйлүүдээ шалгаад ямар ажил хийх ёстой гэдгээ эхлээд төлөвлөчөөд тэгээд ажлын дууссан дараагаар буцаад гэртээ ирнэ. Буцаад гэртээ ирчээд орой бэлтгэл рүү явна. Тэгэл ер нь өнөөдөр ажил дуусандаа. Тэгвэл хамтдаа ажиллааныхоо. За тэгээ.
Нэгдүгээр хамаас ажил дээр ирсэн байна. Тэгээд Unitel компанид ажилладаг байгаа. Тэгээд ажлынхныгаа танилцуулаач таны хувьд бас яг ямар мэргэжлээр юу хийж ажилладаг юм бэ? За би Unitel группт грейд тавьсан борлуулалт хийлсэн. Худалдааны нөлөөлөгч ажиллаж байгаа. 3 дахь жилийн ажиллаж байна. Манай грейд тавьсан борлуулалт хэлцгийг ахалж ажиллаж байгаа менежер Мигмөр хоёр байна. Их сайхан байна. Дээрээс нь мобайл дэлгүүр хариуцсан 2 мэргэжилтэй маань эрдэнэсэнд орж хотын байгууллагаас очно. Unitel компани маань одоо энэ байр нь Vivo City-д хизээ баригдсан юм болов? За энэ группийн маань энэ байрлал болохоор ажилтнанд ороод ерөнхийдөө 1 жил болох ч байна. Тэгээд дата центр гэж байгаа. Энэ болохоор ерөнхийдөө борлуулалт хийлцсэн болон дээрээс нь call center ажиллаж байгаа. Тэгээ болон дээрээс нь техник хийлцэг ажиллаж байгаа. Таны ширээ нь л. Миний ширээнд манайх өглөө ер нь 8-аас ордог. Тэгээд орой 5-аас төгдөг. Одоо манай ажилчид манай хамтран ажилладаг залуучууд маань одоо нэг өсөж ер нь ихэнх нь борлуулалт гарцсан байна. Тэгээ манай ахлах ажилчид менежер болон ахлахуд маань өсөж байна. Та бас өдөртөө ажиллаараа юу хийд юм бол гадуур бас борлуулалтанд явдаг юм уу? Борлуулалтанд явна. Дээрээс шууд хөдөлгөөс өгч заавар заачлалын дагуу ажилладаг. Дээрээс нь тарих төлөвлөгөөгөө биелүүлэхэд бол бас юм жоохон шахуу ажилладаг. Тэгээд таны хувьд яг инженер мэрэгчлэр төгсөжсэн гэж сонссон. Тэгээд ягаад ер нь мэрэгчлэрээ биш шал өөр мэрэгчлэр ажиллах болсон юм бэ? Тэр болохоор аюултай саксофон хөвтэй холбоотой. Хөдөө явчихаар тоглох боломжгүй болчиход идэг. Энэчний үйлдвэрийн тоглох боломжтой. Дээрээс нь гэр бүлтэйгээс арай ойр залуу хүн байнаас тэгж сонгож ажиллаж байгаа. Өнөөдрийн хувьд гадуур явах ажил байгаа юм болов ямар ажил хийх ёстой вэ? За өнөөдрийн хувьд гадуур ажил байхгүй байгаа. Нөтрөлд орсон гэж чөлөөлөгдсөн байгаа. За тэгвэл одоо офисын ажлыг хийж тэгээд харахаар нь өргөжлүүлээ. За нэвтрүүлэг өргөжлүүлээ. мэргэжлэнгүүдээс хийгдсэн. Одоо маатер хийгдсэн. Манайх бол яг үндсэндээ харьцангуй их гайгүй явж байгаа юм байна лээ. Борлуулалтын хувь болон өмнөх онуудынхтай харьцуулахад бол 27% гүйцэтгэл гарч ившилээ. Бусдын харьцангуй өндөр гэсэн үг л дээ. 5 сарын 15-нд хийж байгаа. Цаадаа тухайн үеийн хойшлоод 6 сарын 1-ээр үлдсэн байна лээ шин. Тэгэхээр манай урамшуул бол ерөнхийдөө жоохон төрүүлээд явчихад байгаа. 6-3-2 дээр явдаг шүү дээ. 40-40-ээр тэ 360. Unitel группийн гэрээд хариуцсан борлуулалтын хэлтсийн менежер Мигмөр хоёртой уулзаад байна. Тэгээд одоо ярихын хувьд бас танаа одоо энэ салбарт ажилтдаг юм байна. Тэгээд бид нар бол одоо яг спортын талаар мэднэ. Тэгээд ер нь ажилтан яг мэрэгчлэн одоо яг энэ ажилдаа бол хэр сайн байд юм бол тэгээд ажлынхаа талаар танилцуулаач. Бид манай үлгэрч ажилчдын хэлтэй. Ер нь бол олон хүүхд залуучууд таньдаг. Тэгээд дагаж орж ирээд одоо хамт ажилд орж ирээгээ дагаж орж ирдэг бас залуучууд байдаг. Орыг сонссон нөхөлтэй. Олон залуучууд байдаг. Бас нэг тийм үлгэрчээ. Ажлаас тийм хичээнгүй юм бай. Ер нь яг нэр хүнд байх хэрэгтэй мөн чанар өдрөө байр. Танай хэлцээ хувьд яг борлуулалтын хэлц гэхээр одоо яг юу хийдэг юм бол? Маань ч ерөнхийдөө Unitel компанийнхаа бас тодорхой нэлээд тийм өндөр бас тарих төлөвлөгөө нормативтэй ажилладаг. Энэ нь бол бас краш картны борлуулалтын дээр гол төлөвлөлөөд Улаанбаатар хотод байгаа нэг 6 гаруй гэрэл борлуулагч нараа борлуулалт үйл ажиллагаа явуулдаг. 10 худалдааны төлөөлөгч нарын бас одоо ирчин нэг нь байгаа. Тэгээд одоо ирэх үед гэх юм бол ерөнхийдөө баруун гэсний хариалагдаж ажилладаг. Тий. Тэгээд компани дотор ер нь спортын арга хэмжээ хэр зохиогддог юм бол? Ер нь бол манай IT-ийн хооронд сая ICT гэсэн тэмцээн болсон байгаа. Тэнд бас манай баг бүрэлдэхүүн бас 2 дугаар байранд орж бас мөнгө медаль эзэлт болсон байгаа. Тэгээд тамирчин талаас нь та одоо тоглолтыг үзэж яхад ер нь ямар санагдав? Ер нь хоёр өөр ертөнц шиг санагддаг шүү дээ. Ажил дээр бол нэг өөр хүн одоо яг л ажиллаа хийх ёстой, яг л ажил өөрөө өөр ингэсэн бас нэг ертөнцтэй хүн. Ажлынх нь арга барил одоо тэр тоглолтыг нь харж байгаа явц хүртэл одоо бас өөр ертөнц үүдэг тийм гайхалтай санагддаг шүү дээ.
Одоо энэ нэгд өдөр бас Америк нэгдсэн улсын NC-ийн 1-р дивизионы Eagles гэдэг баг одоо хасын үлгүүд клубын урилгаар Монгол төрж бас шигшээ баг бол хасын үлгүүд клубтэй тоглох гэж байгаа. Тэгээд таны хувьд бэртэлтэй байгаа юм шиг байна тий. Тэгээ нурууны баг зэрэг бэртэлтэй байгаа. Тэгээд энэ удаа орж энэ багтаа тоглож амжихгүй юм шиг байлаа. Тэгээд эмчт үзүүлсэн ойрын 2-3 хоногт ямарч ачаал авчлахгүй. Жоо ядалтай энэ жоо амраад тэгээд жоо амжилгээнд хамт хэрэгтэй. Тэгээд гамаалдахгүй ямарч нэг сар баг хөрөх хааны имчилгээ хийхээр болцсон байгаа. Ямарч тоглож чадаагүй биш харамч нь уул нь тоглоод ус үдцсэн бол ашгүй хэрэгтэйсэн болов тий. Тэгээд ямарч тоглохгүй ч гэсэн багийнхаа бэлтгэл дээр очино, шишээгийн бэлтгэл дээр очино. Тэгээд ямарч тоглолт дээр нь очиж үзсэн нөхнөө. Тэгээд өнөөдөр энэс гараад хайж хатлаа. Одоо эндээс гараад ер нь бол гэрээр ороод тэгээд орой бэлтгэл рүү андаа одоо тийм л маш их бэлтгэлээ дээ. За тэгвэл гэрлээ нөхөө. Тамирчны нэг өдөр нэвтрүүлэг маань үргэлжлээд шигшээ баг болон хасын үлгүүд багийн бэлтгэл дээр нэрсэн байна. Тэгээд Америк нэгдсэн улсын одоо эсрэг тоглолтоо бэлтгэлээ бол хамт хийж байгаа юм шүү дээ. Бэлтгэлээ хамт хийж тэгээд орц хоёр тасалжуулалттай ирж байгаад бэлтгэлээ зөвлөгөөнд тааруулаад хийж байгаа. Тэгээд эмчийн зөвлөгөөр бол шийдвэрлэж байна. Тэгээд явцсан үсээ гаргаад бэлтгэлээ багийнхандаа хамт хийгээд явж байсан юм байна. Хөгжөөн дэмжигчдийн талаар бас асуух гэж бодлоо. Тэгээд танаа харцаг багийн одоо хөгжөөн дэмжигчдүүд бол жилийн жилд мэдээж айгүй сайн байдаг. Бараг хамгийн номер 1 хөгжөөн дэмжигчд гэхэд бол болно. Тэгээд хөгжөөн дэмжигчдийг ер нь ингээд тоглож байхад хөгжөөн дэмжигчдийн уур амьсгал ер нь хэр тоглолтод нөлөөлдөг вэ? Тэр хамгийн ихээр нөлөөлдөлтөө хөгжөөн дэмжигчд өөрсдөө тоглолтод ороод ихээр маш их сайхан байдаг. Тэрийг мэдрээд цааш нь буцаад хожил авах нь гой мэдээж байдаг. Хөгжөөн дэмжигчд бол өсө багийн номер 1 төлхөр өдөр хож бас. Харцаг баг маань өмнө нь Energy Resource-ийн байсан. Тэгээд сүүлд бол Alliance Tech харцаг гэж болсон. Тэгээд одоо багийн бас удирдлагуудын талаар өмнөх бас одоо байгаа удирдлагуудаа ер нь хэр дотн харилцаатай байдаг юм бол манай урд нь бол Energy Resource байсан. Манай баска ахаа цэнгэл зохиол тэгээд байсан төвшөө манайд маш дэмждэг байсан. Тэгээд ерөнхийдөө одоо хүртэл тийм спонсор биш болоод ингээд харьцаатыг асуудал юм байхгүй. Тэгээд ерөнхийдөө өөрөөр холбоотой байдаг. Би яаж нээж юм за баг юу болж санаа зовдог бас зөвлөж дэмждэг. Одоо манай Алистек баясгалан захирал бол бас муу адилхан сэтгэлтэй хожиж гэсэн. Тэгээд авсан залуучдыг дэмждэг гэсэн цасан бүгдээс хайртай юм байдаг. За тэгвэл бэлтгэлдээ орчих тэгээд бэлтгэлтэй бас хамтдаа танилцъя. За. Манай одгийн үе одоо Арман энэ харцаг багийн ахлагчаар сүүлийн жилүүдэд бага ахалж амжилттай одоо удирдах ингэж ажиллаж байгаа. Манай тоглож байгаа. Тэгээ манай энэ Монгол улсын одоо шилдэг тэргүүний тамирчин шилдэг тэргүүний төвийн тоглогчуд. Тэгээ манай одоо хоёр бол маш тийм сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй. Ямар ч тохиолдолд тэрийг
өөрийнхөө талд, багийнхаа талд, багийнхаа амжилтын шийдвэрлэх тийм сэтгэл зүй сайтаагаас гадна бие хүчний тийм их эрч хүчтэй тийм тамирчин ур чадварын хувьд бол манай Монгол улсын одоо байгаа төвийн тоглогч нараас бол би нэг номер гэж хэлнэ. Үнэхээр сайн биеийн хүчний хувьд багийн зохион байгуулалтын хувьд ч гэсэн дээр талбай дээр тоглож байгаа гаргаж байгаа тэр эмоц хүч тийм ээ багийн хожлын төлөө явуулж байгаа тэр бүхэн бол бас зохицолсон тийм тамирчин гэж боддог. Манай одоо ихтэй би чинь анх 2002 онд одоо шүтгийсийн багшаар анх очиж ирсэн. Одоо нэгдүгээр курст анх ирж ирсэн. Дүү аймгаас. Одоо эрийг анх лиг тоглоод нэг үед тэгэл тоглодог байсан. Анх лигд ороод юм мэддэг байсан да. Тэгээ бас оюутны тэмцээнд мэддэг байсан. Шүтгийсээс тоглодог байсан. Ер нь бол угаасаа хүүхд тахыг мэднэ да. Тэр угаасаа нэг нутгийн хүүхд тахасаа мэднэ. Тэгээ сүүлийн жилүүдэд одоо амжилттай тоглож олон удаагийн аваргыг авч ийсэн. Ер нь бол энэ сагсан бөмбөгийн уралдаан тэмцээн гэхдээ багийн тоглолтын дээр бол одоо багийн ахлагчийн үүрэг, төвийн тоглогчийн үүрэг бол ямар их ачаал бүгдэлтэй бол манай залууч манай сагсан бөмбөг сонирхчд бол хэлүүлэлтгүй мэднэ л дээ. Тийм учраас бол одоо ер маань одоо сүүлийн 2007-8 оноос харц багтаа тоглоод за 10 оноос хойш бага ахлаад ингээд амжилттай ажиллаж байгаа юм тамирчин байгаа. Талбай дээр бол тамирчин хүн хожлын төлөө тэмцэгч хүн байхын төлөө ямар байх вэ тэр л зан чанарыг гаргаж чаддаг. Тэгж бие хүчээ дайчилж чаддаг тийм л тоглогч гэж боддог. Одоо 3 оноос хойш бол одгийн миний хувьд бодоход яг сагсных нь яг тэр одоо өндөр түвшний тоглох тэр замлал нь ихсэн гэж боддөө. Хамт тоглоход бол түшигтэй шүү дээ. Ер нь тэр чинь хойно тоглодог болохоор нэг нэгнтэйгээ ойлголцох юм юу өндөр байдаг. Нэг нэгэндээ бөмбөг хаяах алдах те. Тэгэхээр нэг нэгэндээ туслаад тоглоход бол түшигтэй байдаг шүү дээ. Ер нь бол цуг тоглоход те. Цуг тоглоход бол түшигтэй. Үнэхээр түшигтэй багийн лидер юм шиг. Багийн ахлагч ямар байдаг тэрийг талбай дээр хийдэг те. Манай огийн хамгийн гол одоо тэр ялтууд дээр бол одгийг одоо таад өөр үдсэн байх тэр чадвар дээрээс одоо тэр хөлгүүдийн жишээлбэл чуун ээж за тэр юуны танангийн одоо тэр үүсдэн гэх тэдэртэй бол одоо ямар ч одоо чадвар духдахгүйгээр л тоглолтыг хийж штэ одоо хувь өөрийнхөө хувьд бол ер нь аюу дагуу залуу шүү дээ. Багийн ахлагчийн хувьд бол ер нь сайн ахлагч шүү дээ. Бүх амжилттайгаа маш нэг өвчлөнд тулж ярьцдаг тий. Хувь хүний хувьд бол яг уу надаас ах тийм учраас надад бол ах шиг л байдаг. Хувь хүний хувьд бэлтгэл маань бас өндөрлөөд байна. Тэгээд өнөөдөр хэр ачаал бас бэртэлтэй байгаа учраас бас нэг ачаал өгөөгүй байх гэж бодож байна. Тий, бэртэлтэй болгох нэг тийм айхт ачаалахгүй зүгээр нэг гол нь баг хамт олонтойгоо мэдрэг шгшөөгаа шуган тоглолтоо байгаа тэднэртэйгээ буцаад гар идэх гэсэн тиймэрхүү тактиктэй хоёр коуч тиймэрхүү бэлтгэл хийж байгаа. Угаасаа бэлтгэл хөлөөд бол тийм бий. Идэх шигтэн дээр явж байгаа юм гэсэн хүчтэй бэлтгэл өгөө гэсэн. Одоо ярих юм цаашдын зорилго юу юм болов?
За цаашдын зорилго юм бол явсаа энэ болгон ажил дээр тэ амьдрал дээр амжилтаар хүсдэг. Гэхдээ бас тэрний хажуугаар сан хүмүүдээр бас тэ тодорхой хэмжээ бас шууд хийж амжилтаа ахиулаад тэгээд бага буцаагаад аврал толгой хэмжээнд хийж авчирна. Тэгээд тогтмол хэмжээнд гарахыг маш хүсэж байгаа. Монгол залуучуудаас тэгээд явуулсан сас тоглож байгаа залууч бас боломжийн цалин аваасаа тэгээд явуулсан зөв зохистой амьдсаагаасаа гэсэн тийм зөвлөлтөө авсан мөрөдөлтөө. За одоо тэгээд бэлтгэл маань дуусах учраас та бас одоо харж амрах болох юм аа. Тэгээ одоо бэлтгэл дуусах одоо хараад явуулсан гэрээнд очичоо цаа амраа маргаашгаа ажлыг төлөвчөөд амраа. За энэ түрээд манай тамирчны нэг өдөр нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгээд манай нэвтрүүлгийн хүсэлтийг хүлээж авч манай нэвтрүүлэг оролцсон танд маш их баярлалаа. Тэгээд өөрийнхөө хүсэл зорилгынхаа дагуу дараагийнхаа сагсан бөмбөг сонирхож залуучуудад бас өдөр дуурайж болоо. Тэгээд сагсан бөмбөгийн хөгжил өөрийн үнэтэй хувнараа олон жил ороож бас олон жил лигийн авраг бас болоорой гэж спорт бокс сууг болон одоо телевиз үзэгч залуусынхаа өмнөөс танд хүсээрэй. Амьдрал болон ажил одоо спортын урлагийнх нь одоо тэр заавалд маш өндөр амжилтуудыг л хүсээрэй доо. Та ажлынхаа амжилтыг л сайн харж тэ. Удам ирж хүчтэй сайхан тоглолж амжилт гаргаарай л гэж хүснэ тэ. Ээж авда хайртай шүү, өөмөдөө хайртай шүү, ах ээжтэй хайртай шүү. За тэгэл цаашдаа улам их амжилттай тоглоорой гэлээ. Хайртай шүү. Одоо өшөө илүү амжилт гаргаад өшөө лигийн авраг болоод тэгээд өшөө олон шавьтай болоод гэж хүсэж байна. Төв аймгийн залуучуудад манай найзаар багтдаг. Цаашдын одоо ажил амьдрал гэр бүлд нь аз жаргал сайн сайхан одоо бүхнийг хүсээрэй. Одоо тэгээ улам бэлтгэлээ сайн хийгээд тэ сайн тоглох бах. Тэгээд одоо нэг баг тоглогч. Нэг тэгээ цуг бэлтгэлээгээл сайн тоглоорой л гэж хэлмээр байна да. Спорт нь амжилт хүсээд эрүүл нэг хаж жаргал өгөх ёстой. Одоо энэ сагсан бөмбөг тоглож байгаа энэ хугацаанд өшөө цааш тоглох хугацаанд илүү их өндөр амжилттай одоо байгаа энэ сагсан бөмбөгийн тоглож амжилт гаргахаас илүү энэ лидер мундаг тоглогчийг сагсан бөмбөг сонирхогч хөгжөөнд дэмжигч нар маань тэр хүнийг үлгэр дуурайлуулж авч байгаа учраас тэр бүхэнд өөрийгөө зөв хандлагатайгаар энэ сагсан бөмбөгийн хөгжил маань бас энэ хүнээс харж үлгэрлэн дуурайлж хөгжих учраас энд бас амжилт хүсье. Тэгээд цаашд нь ажил спортын өндөр амжилт гэр бүлд нь жаргал хүсье л гэж бодож байна. За маш баярлалаа. Та сайн амжилт хүсье. За баярлалаа. Айдгаа